За манай сургууль 2010 оноос бол аймгийн Завхан Политехник коллежээс салбарлаж сургууль болсон. За 2014 оноос энэ шинэ хичээлийн байртай үйл ажиллагаагаа явуулж байна. За манай гол төрөлжих чиглэл бол ой аж ахуй байгаа. Тэгээд ой дээр бол манайх ой аж ахуй, ой арчилгын ашиглалтын хамгаалалт гэсэн юм хоёр анги голчилж явдаг. За энэ бол манай багш нарын яг офс өрөө. За ой бод өөр нь дадлогын талбай дээр хөдөө голцооноо дадлаг үйл ажиллагаа явагддаг болохоор энд бол багаж тоног төхөөрөмж ингээ явдаг. 2015 оноос Германы GIZ төсөлтэй хамтарч багшаа Германд бас сургалтанд хамруулж бас хамруулсан. За тэрийг дагаад бас ингээд энэ тоног төхөөрөмжүүд, автомашин, техник хэрэгсэл гээд хөрөнгө оруулалтууд орсон. За одоо бол энэ багаж тоног төхөөрөмжүүд энд байна, дадлогын талбай дээр байна. Бид яг энийг ашиглаад үйл ажиллагааг бол тогтмол явуулж байна. За мөн дээр нь бүтээгдэхүүн үйлчлэл гэвэл манай багш нарын нөгөө энэ шин санаа шингэсэн бүтээлүүд байгаа. Энэ нөгөө модны нүүрс, шорлог шаарддаг нүүрсийг бол бид нөр өөрсдөө ингээд гаргаж байгаа. Зундаа бол айгүй эрэлттэй. Нөгөө шорлог голын хэрэг дээр шарж идэхэд бол энийг бол байнга авч байна. За тэгээд энэ модны нүүрс шатаагаад давхар юм бордоо, малын хөлний нөгөө өвөл халцархай төрөгдөг тосыг бас гаргадаг. Тэгээ энэ яг манай ангиуд нөгөө үндсэн бүтээлүүд одоо сурагчид багш нарын маань хийж байгаа. Тэгээ үйлдвэрлээд ер нь бол энэ ингээд борлогдоод буцаад орлого ордог манай сургуультай тий. Орлогоороо бас үйл ажиллагаа орчноо сайжруулад ингээд явж байна. 24 онд нэг том ажил бол Төв аймгийн Бацанбөр суманд явагдсан ойн 100 жилийн хүрээнд явагдсан ур чадварын уралдаанд манайх нэг төрлөөр төрүүлээд хоёр хүүхэд дид байранд орсон. Энэ бол маш том улсын уралдаанд бол одоо нөгөө төрүүлж үзүүлсэн амжилттай явж байна.